Байгууллагын хамгийн үндсэндээ хөрөнгө бол хүн. Bit and iFinance ERP системийн хүний нөөц модулыг танилцуулж байна. Энэ бол зөвхөн ажилтны бүртгэл биш, байгууллагынхаа бүтцийг дижитал шилжүүлж, хүний капиталынхаа үнцнийг өсгөх технологийн шийдэл. Хүний нөөц модулыг ашигласнаар салбар нэгж албан тушаалын мэдээллийг нэг дор төвлөрүүлнэ. Мөн шинэ ажилтныг бүртгэх, мэдээллийг шинжлэх процессыг эдгээр секунд болгоно товчлно. Маркетинг санхүү, бүртгэл гээд бүх хэлтс нэгжүүдээ өөрийн байгууллагын онцлог тохируулан удирдана. Хүний нөөцийн мэдээлэл цэгцтэй болсноор танай байгууллагын дотоод харилцаа сайжирч, удирдлагын шийдвэр гаргалт дата дээр суурилан бодиттой болно. iFinance ERP бол таны өсөлтийн түнш. Одоо хүний нөөцийн алба нэгжийг систем дээр хэрхэн хялбар үүсгэж удирдахыг харцгаая. Хүний нөөц модуль маань харагдаж байна. Алба нэгж гэсэн таабыг сонгож байгууллагын бүтцэд хялбархан хандна. Шинэ алба нэгжийг үүсгэхийн тулд үүсгэх товч дээр дарна. Алба нэгжийн нэр дээр товшин нэрийг оруулах боломжтой. Толгой алба нэгжийг сонгоно. Толгой алба нэгжийг сонгох цэсийг ашиглан хялбархан оноох боломжтой. Зардлын төрөл цэснээс хэлбэрээ сонгож байгууллагын тайлангаа уялдуулаарай. Дараалал талбарыг өөрчилж алба нэгжийн байрлалыг тодорхойлно. Оруулсан мэдээллийг хадгалах товч дээр дарж хадгална. Үл хэрэгсэх товчийг дарснаар өөрчлөлтийг цуцалж болно. Санхүү бүртгэлийн хэлтсийн хүний нөөц товчийг дарж тухайн нэгжид хамаарах ажилтнуудын мэдээлэлд хялбархан хандна. Борлуулалт маркетинг албаны хүний нөөц товчийг сонгон тухайн нэгжийн ажилтны мэдээлэлд хялбар хандна. iFinance-ийн хүний нөөц товчийг дарж тухайн багийн мэдээллийг хянах боломжтой. Үүсэн алба нэгжийн нэмэлт тохироог харахын тулд More Options CC-г хэмээн чөлөө сонголтоор ажилтны чөлөөг удирдах боломжтой. Алба нэгжээр шүүж байгууллагын дүн шинжилгээг хялбар харах боломжтой. Эрс товчийг сонгож ажилтны эцсийн мэдээлэлд хялбархан хандна. Алба нэгжээр дарж бүтцээр ангилсан шинжилгээ үзээрэй. Цагийн утас товчийг сонгож ажилтны цагийн бүртгэлийг хянах боломжтой. Алба нэгжээр тайлангийн датагаа шүүн үзэх боломжтой. Байгууллагын алба нэгжээ ялгахад амар олгон өнгөөр ялгаруулж болно. Алба нэгжийг илүү тодорхой болгохын тулд өнд сонгоно. Хүний нөөцөө ухаалгаар удирдах бизнесийн бүтээмжээ iFinance-тай хамт өсгөөрэй.